Амар мэндэ амгалан сайн байна уу? Эрхэм мөндөд үзэгчтэй. Би амар сүрэг дарган сайхан үзэж байна уу? Монгол адуучийн интертаймтын уран бүтээлчид Бүлэгч Баатар, Борчийн нутаг, Цэцэн аймгийн Дайчин байшин гушуу буюу одоогийн Энт аймгийн Батнар улсум алдарт Бөхүүрийн талаас Норвын гандлал сайн үсгийн аян зориулсан адуучин тэмцээнийг өргөн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмцээнийг Долгор төрийн 2233 жил Их Монгол улс байгуулагдсны 818 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо Сэвэ мандуусны 113 жил Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нэвтрүүлэг болгон бэлтгэн хүргэж байгаа лээ. Түмэн адуун сүргийн эрдэм дүүрэн бэлчээрсэн бүрийн далав нь орчхон дууны шунхайд заасан хараа алдам уудан талав нь налаасан өвсний мөр дагаж 8 шарга эргүүлсэн андууд Бүх Монголын дөрийг байгуулж мөнх цайг бэлгэлсэн баатрууд Норвын гандлал сайн үсгийн аян зориулсан адуучин тэмцээн 80 гаруй адуучин залуучууд эд хав эдрийн жихугаа сарин өрсөлдөж аврагаан тодруулж сайн үсгийн аянга 4 дахь удаага амжилттай зохион байгуулсан юм. Батнар улсын адуучин залуучууд нийлж жигд болгон сайн үсгийн аянга зохион байгуулж эхний жил нь залуу гэр бүлийг эртэм болгож за 2 дахь удаага 4 хүүхэдтэй ээжид гэр шаа авч өгч за 3 дахь удаага 2 хүнд эмчилгээний зардалтуудаа хандив өргөж 4 дахь удаага Майн баярт эмчилгээний зардал дээр хандив өргөсөн байлаа. Өнөөдрийн сайн үлсийн аян зориулсан явган шургуу тэмцээнд гар бие хандив өргөсөн хүмүүсээ танилцуулахад Батнар улс яриад Баатар дөржийн Таш яажил, Аюушийн Уган баяр, Ган тогоогийн Ган хүү, Дорж Баатрийн Даваа прүү, Тогтго сүрэнгийн Эрдэнэ нут, Идэр зоригтын Эрдэнэ чулуун, Нэм даваагийн Хос Эрдэнэ, Буян тогтгийн Тавг сүрэн, Инх нэмийн Уган баяр, Гом бүлцгийн Тавг очир, Ариун болтын Төгсөд, Баяр цэцгийн Тэмүүлэн, Алтан гуйгийн Цэдэн сүрэн, Энх хоёрын Асхан баяр нар нийлж өнөөдрийн бас шургуу тэмцээнэ амжилттай зохион байгууллаа. За адуучин тэмцээнийг зохион байгуулахад хамгийн их тусалцаа үзүүлдэг хүн бол адуун зүргээ оруулж дэмжлэг үзүүлсэн хүн байдаг. Өнөөдрийн бас сайн үлсийн аянд адуун зүргээ оруулж дэмжлэг үзүүлсэн баяр цэглэлийн Тэмүүлэндээ баярсан талархснаа илэрхийлэх нь зүйтэй билүү. За Батнар улсын залуучууд маань жил болгон сайн үлсийн аянга баг багаараа тойрч одоо хийдэг боломжтой. За дараа жил 4 дугаар багийн сонин баяр тэргүүтээ 4 дугаар багийн адуучин залуучууд сайн үлсийн аянга гардан зохион байгуулах болсныг дуулах нь зүйтэй болов. Дэм дэмэндээ дээс ирчэндээ гэж монголчууд ярьдаг. Өнөөдрийн цугларсан мөнгийг Майн баярын эмчилгээний зардалдаа хандуулж байгаа бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. Сайн үлс бүхэн дэлгэрэх болтугай. За ингээ Майн баярхтаа одоо ингээд эмчилгээнд нь хэдэн дүүндэр нь ингэж бид бүгдийн дүүндэр ингэж эвлэлдэн нэгдээд ийм сайхан хандийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Танд ингээд таны ийм сайхан юу эмчилгээний зардал юу хахад санхүү бүрдүүлэхэд 3 аймгийн 80 гаруй залуучууд оролцлоо. Тэгээд Тэнгэр хангааны ийм сайхан хур бороогоо хайрал тоос рогоо дарж айгүй сайхнаар хүлээж авлаа. Таны минь би эвэр бол болно одоо. Тэрэн дээр битэд бүрийн ихтгэлтэй байгаа шүү. За тэгээд та мань тэгээд одоо битэд тэр гадаадтай эмчилгээ хийлгээд хордыг идэж ирээрээ. За өнөр нь тэгж л өсч чинь. За. Орой. За. За энэ сайхан оролцсон залуучуудаа энэ их юмыг санаачилсан залуучуудаа маш их баярлалаа. Нэг ийгээ дэмжиж ингэж идэвхтэй оролцсон маш их баярлалаа. Махан тэгээ удахгүй өрөөл саруул болж ирээ та хэдтэйгээ инээлтэд уулзлаа гэж бодож байна. За баярлалаа. Молын газар сайн яваад сайхан очиод эмчилүүлээд гэр үлтэйгээ олон жил урт удаа наслахыг ярив. За баярлалаа.
За энхүү Норвегийн ондол сайн үсгийн аян зориулсан адуучин тэмцээн маань за үндсэндээ Батнур сумын залуучууд манаас нэгдэж нийлж сайн үсгийн аянгаа одоо 4 дахь удаага амжилттай зохион байгуулж байна. За эндээс одоо цугларсан мөнгийг одоо сайн үсгийн аянд одоо зориулж за нэгэндээ сайхан тусалдаг ийм одоо том арга хэмжээ болдог. За үндсэндээ Монгол их орноор одоо сайхан одоо үлгэр жишээ сайхан арга хэмжээ болж байна. За энэхүү тэмцээнд 80 гаруй адуучин залуучууд ирж оролцож байна. За төрүүлсэн адуучин залуу 2 адуугаар одоо шагнан 10 хүртэл хурдан удмын адуугаас бэлгэлж байгаа. За тэгээд одоо ингээд нутгад одоо залуучууд одоо сайхан нэгдэж байна. За ингэж одоо сайн үлсийн аян хийж нэгэндээ туслах бас сайхан арга хэмжээ хийж болох юм байна гэдгийг бас манай Батнур сумын маань залуучууд маань харуулж байна. За хоёр талдаа хоёулын дээр нь уургалах юм бол одоо шалгарна. За нэг нь одоо бөхөр ярих юм бол давна л гэсэн үг л дээ. Заавал одоо давж иж одоо дараагийн шатаа шалгарнаа. За хоёр адуучин маань хоёулаа алдах юм бол хоёр талдаа алдах юм шууд одоо ингээд хэмжээ өндөрлөж байгаа. За дараагийн хоёр адуучин гарч ирж байна. Батнур сумын хоёр адуучин, Саарал цамцтай гараад ирсэн адуучин бол Сонин баяр гараад ирж байна. За дараагийн адуучин бол мөнх зөрөгтнөр гарч ирлээ. За хар дээлтэй мөнх зөрөгт. За энэ таймгийн мэндэр сум Батнур гээл ер нь яриндаа сайн адуучдыг бол за талаас олсон хоёр адуу гарч ирсэн. За хоёулаа алдаж явах юм. За дахиад талаас хэлсэн ганц дугаар дэрсэн. За мөнх зөрөгт ургалаад авдуулж байна. За Сонин баяр маань одоо уурга алдчихж байна. За дараагийн хоёр адуучин гараад ирлээ. За баруун гар талаас Сингэр дэлдээ гараад ирсэн адуучин бол Баяр сайхны Нямжав. За улаан малгай, улаан цамц, улаан өмтөй гараад ирсэн адуучин бол Төмөр Хотор гараад ирлээ. За Нямжавд одоо бооцоо шургууд эмнээ сайн оролцож байсан. За сумын авраг аймгийн аврагт арайхан медаль авгуугаа. За хоёр адуучин талаас хэлсэн ганц дуу гарч ирсэн бол орн. За Нямжав аваад үлдэж байна. За Төмөр Хотор мөр ингээд хэмжээ өндөрлөж байна. За Буурын Баяр сайхан. За Баяр сайхан гай юу Нямжав. Жоохно би юу Нямжав. За хоёр талдаа хоёулангийн сайхан шургуулад 2-0-оор одоо давж ийн гэсэн үг. За энэ залуучууд ер нь давах гэж ярьдаг. Одоо уурлаад аваад үлдвэл давах нэгээ яллаа. За энэ бөхөөр ер нь дандаа ер нь давлаа гэж байгаа л да. За Нямжав давлаа гэд ярьдаг залуучууд байна. За ер нь энэ одоо тэмцээн шургууд юм бас шудраг болдог. За энэ зураас татсан байгаа. Зураасын наан зогсоох юм бол одоо ялагч болно. За мөн дээрээс нь уурга алдах юм бол одоо шууд нойлчдөг. Ховд тасрах юм бол нойлчдөг. За ямарсан зураасынхаа наан уурга дэвж авах ёстой. Ганц 10 мөр гараад ирсэн юм уу да. За битэрдэн аваад үлдчих шиг байна. За дараагийн хоёр адуучин. За баруун гар талаас улаан дээлтэй гараад ирсэн адуучин бол Жаргалтааны Батмөнх гараад ирсэн байна. За дараагийн адуучин Дорж Давг нар гараад иржээ. За Батмөнхийн хувьд одоо аймгийн авраг шалгуулт адуучин дэмжээнд 2-3-ч оролцоод үзсэн. Ер нь дов үзсэн адуучин залуу. За алаг мөрөг сайхан уургалаад авлаа. Одоо талаас солино. За ганц дуу гараад ирсэн. За нэг уургаас дараа Батмөнх нь Дорж Давгаад авж байна. За дараагийн хоёр адуучин. За баруун гар талаас хүрэмтэй гараад ирсэн адуучин бол Нямжав гараад ирж байна. За ягаан дээлтэй гараад ирсэн адуучин бол Дамдын бүрүүнээр гарч ирлээ. За дандаа явган шургуулж байгаа. За ганц хар дуу гараад ирсэн. За хоёр дуу гараад ирсэн байх шүү. За хоёулаа алдаж явах юм. За талаас солино. За талаас солиод хоёулаа алдах юм бол одоо шууд тэмцэн өндөрлөнө. Дахиад хоёр дуу гараад ирсэн. За Цэрэн нэм маань аваад үлдэж байна. За Цэрэн нэм маань Дамдын бүрвэгээд авч байна. За дараагийн хоёр адуучин гараад ирж байна. За баруун гар талаас ган тулаг гараад ирлээ. За улаан дээлтэй гараад ирсэн адуучин бол аймгийн авраг адуучин Баттэгшин Идрот тавраг гараад ирлээ. За Идрот тавраг бол 2021 онд Хэнтийн аймгийн авраг шалгуулт адуучин дэмжээндээ төрүүлж байсан. За их урд 9 шилдэг шалгараад дамтарсан. За талаас солиод дахиад нэг адуу гараад ирсэн. За Баттэгшин Идрот тавраг аваад үлдэж байна. За Идрот тавраг маань ган тулгыг авч байна. За дараагийн хоёр адуучин Батнур сумын хоёр адуучин. За баруун гар талаас за Батнурын Барайшир авраг гараад ирж байна. За Цэнхэр дэлтэй цагаан малгайтай гараад ирсэн адуучин бол Батнур сумын яриад Батмөнх нар гарч ирлээ. За Барайшир аваад үлдэж байна. За Барайшир авраг одоо Хэнтийн аймгийн Вэндэр сумд болдог хоёр төмөн адууны баярт амжилттай оролцсон. За хоёр дахь шургуун дээр дахиад Барайшир аваад үлдээд 2-0-оор Барайшир Батмөнхийг авч байна. За дараагийн хоёр адуучин баруун гар талаас Цэнхэр дэлтэй. За хоёулаа одоо Цэнхэр дэлтэй байна да. За тод Цэнхэр дэлтэй гараад ирсэн адуучин Батнур сумын яриад Сэрөд давраг гарч ирж байна. За дараагийн адуучин Баян Овоо сумын яриад Доржут тавраг гарч ирлээ. За Баян Овоо сумаас одоо сайн адуучин гэх юм бол одоо Доржут таврагыг хэлнэ. За анх хоёр аврагч бас байгаа. За харин би хаа тамтай сайхан шургуулан сайхан чаддаг авраг адуучин. За 2 мөр гадарсан. За хоёулаа алдчих байна.
За 2 дугаараар ирсэн. За доржууд давраг уургасандаа. За ингээд Баян овоо сумын доржууд давраг маань Сэрот даврагыг авч байна. Ядарган 2 дуучин гарч ирж байна. Батнуурын сумын 2 дуучин. За Барамгар талаас хүрэн дээлтэй гараад ирсэн дуучин бол хад оргил. Ядарган дуучин Батнуурын сумын цогтгэрэл нар гарч ирлээ. За ганц дугаараар ирсэн цогтгэрэл ургалаад аваад үлдэж байна. Бууруулмаар байсан байх шүү. За хад оргил нь одоо талаас үлээж ургуулахгүй одоо ингээд тэмцээнэ өндөрлөн. За ганц дугаараар ирсэн. За одоо хоёулаа алдаж байна. За ингээд цогтгэрэл мөн одоо өмнөхдөө ургалсан гэдгээрээ хад оргилыг авч байна. Ядарган 2 дуучин Батнуурын Баян овоо сумын 2 дуучин Баруун гарт талаас боорч гараад ирж байна. За Цэнгэр дэлтэй гараад ирсэн дуучин бол Энтийн аймгийн Баян овоо сумын төгс жаргал нар гарч ирлээ. За ганц дугаараар ирсэн. За холоор гарч ирсэн үү да. За хоёулаа алдаж байна. За талаас олно ганц хараад дугаараар ирсэн. За хардус сайхан шургуулад хоёулаа аваад үлдэж байна. За төгс чаргал маань уургийнхын даагуур одоо гөөгөл гарчиж байна шүү. За сайхан хараатай шургууллаа. За хоёулаа аваад үлдэж байна. За 3 дахь шургуултаа төгс чаргал аваад үлдсэн. За боорч маань ингээд хэмжээнд өндөрлөж байна. За дараагийн 2 дуучин. За Саарал дээлтэй гараад ирсэн дуучин бол Хатанбаатар гараад ирж байна. За Улаан хүрэн дээлтэй гараад ирсэн дуучин бол Энтийн аймгийн Батнуурын сумын Ууган баяр 2 гараад ирлээ. За Ууган баяр маань шар хэрмэрэг одоо сайхан шургуулад аваад үлдэж байна. За талаас солон ганц дугаараар ирсэн. За Хатанбаатар авч үлдэх ёстой да. За алдчихж байгаа маа. За Ууган баяр манад ингээд шургуулад Хатанбаатарыг авч яах гэсэн. Ядарган 2 дуучин Дорнод аймгийн Цагаан овоо сумын Зэнцэн тогтох гараад ирж байна. За Улаан дээлтэй гараад ирсэн дуучин бол Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Баяр сайхны Нэм очир гараад ирлээ. За нөгөө Нэм дэрж Нэм жавын дүүн. За Нэм очир зөв талаас шургуулах нь хонгордоо Нэм очир урагдаад аваад үлдэндээ ургаа алдаж болохгүй ширэгдээд явсан. За алдчихж байгаа мэнаа. Ядарган дуучин за Баруун талаас Эрдэнэ очир гараад ирж байна. За хүрэн дээлтэй гараад ирсэн дуучин бол Энтийн аймгийн Бэндэр сумын яриа сумын гişээ авраг дуучин сумын алдард байж ариун болдын төгсөд тавар гараад ирж байна. За Ахтан үрээ талын дүмэн адууд дээр сайн оролцож байсан. За талын дүмэн адуудаас одоо шагнал байр шалгарж байсан. За ганц хонгор адуугаар ирсэн. За хоёулаа алдчихж байна. За талаас байна. За дахиад хонгор адуугаар ирсэн. За сайхан жургуулад авдалтандаа ариун болдын төгсөд тавар урагдаад аваад үлдэж байна. Ядаргийн шатанда шалгарч байна. Ядаргийн 2 дуучин за Улаан дээлтэй гараад ирсэн дуучин бол Батнуурын сумын даваа гараад ирж байна. Ядаргийн дуучин Энтийн аймгийн Батнуурын сумын Чулуунбаатар 2 гарч ирлээ. За ганц дугаараар ирсэн Чулуунбаатар гүйж шургуулсан аваад үлдлээ. Сайн идэвхтэй шургуулж яа шүү. За ер нь дууч том ингэж л одоо шургуулж авах хэрэгтэй. Ер нь урдуур гарсангүйгээд одоо хайдгөө ер нь гүйж аваад уургалж болохыг одоо манай Чулуунбаатар маань харууллаа. За энэ хоёрыг маань одоо Чулуунбаатар манд авч байна. За дараагийн 2 дуучин Цэнгэр дэлтэй гараад ирсэн дуучин Энтийн аймгийн Батнуурын сумын Баяр цэнгэл гараад ирж байна. За дараагийн дуучин аймгийн авраг шалрал дуучин дэмжээндээ эмнэг хангал бүлгэх төрөлд одоо төрүүлж исэн Дашбүрүү авраг гараад ирж байна. За үндэсний 7 дугаар хинатанд оролцож байсан Энтийн аймгийн төлөөлөлт за ганц дугаар ирсэн алдчихж байна да. За талаас ирсэн 2 дугаар ирсэн за сайхан аваад үлдэндээ Дашбүрүү ургалаад аваад үлдсэн таадсан барыг зогсоох хэрэгтэй. За зогсоогоод одоо авах юм бол одоо ургалсан тооцсон. За тэгээд чирэгдээ гараа авчуулаад ургалсан тооцохгүйгаа. За Баруун талаас Цэнгэр дэлтэй гараад ирсэн дуучин бол Энтийн аймгийн Батнуурын сумын Энтийн аймгийн 2017 оны аймгийн авраг дуучин Батэрдний Будууд авраг гараад ирж байна. За Ногоон дэлтэй гараад ирсэн дуучин бол Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Ахтан өрөө төлөвж ирсэн наадмын 2 дугаар байрны шагнал дуучин. За Талын Дүмэн адууны 4 дугаар байрны шагнал дуучин Баяр сайхны нэмдэрж авраг. За 2 аврагын өдөр өнөөдөр биш юм байна. Хоёулаа малтарч байна. За Баян овоо сумын 2 дуучин Лав очир Баян болд 2 авраг гарч ирлээ. За Баян овоо сумд одоо Бороо боёо Батаатар ах манаас байгаа. Сумын авраг шалрал дуучин тэмцээнээс 3 жил дараа нь тогтмол зохиосон өөрийнхөө адуун дээр за алдсан мөр сайхан шургуулсан да аваад үлдэх хэрэгтэй. За ямар тач одоо дэвж чадахгүй сараар гараа авчлаа шүү. За ингээд тэмцээн өндөрлөж байна. Баруун талаас Цэнгэр дэлтэй гараад ирсэн дуучин Энтийн аймгийн Өмнө дэлгэр сумын Монгол улсын авраг дуучин Ганхүү авраг гарч ирж байна. Ган баяр 2 гарч ирлээ. За ганц дугаараар ирсэн за аврагч гүйжөө шургуулсан та авраг алдчих юм аа. За Ган баяр маань ургалаад аваад үлдэж байна. За 2 дуучин маань талаас солино. За талаад ганц дугаараар ирсэн за одоо хоёулаа ургалаад аваад үлдэж байна. За тэгтээ Ган баяр нь 2 талдаа шургуулсан гэдгээрээ Ганхүү аврагыг авч байна. За Батнуурын сумын 2 дуучин гарч ирж байна. За Хос Эрдэнэ Баяр бот 2 гарч ирлээ. За нутаг дээр болж байгаа шургуул тэмцээн. За олон залуучууд очиж оролцож байгаа юм байна.
За хоёулаа алдчихсан. За дахиад алдах юм бол ингээд хэмжээ өндөрлөж. За дахиад алдчихвол одоо за ингээд ярьж итэл алдчихлаа. За хоёр одоо ч юм хоёулаа хэмжээ өндөрлөлөө. За Дорн аймгаас олон залуучууд ирж оролцсон. За Дорн аймгийн цагаан овоо сум яриад цог үер гараад ирж байна. За Баян овоо сум яриад Батуулд нар гарч ирлээ. Хонгор дуу гарч ирсэн. Сайханчдад цогт хоёр манай гүүж яваад дууруулсан болж алдчихж байна. За талаас солино 2 дуу гараад ирлээ. За усал цог хоёр манай гүүж яваад алдж байна. За хоёулаа алдсан шүү. За ингээ хоёулаа тэмцээн өндөрлөж байна. За Батнуурын сумын 2 дуучин лав сүрэн бэлгүн 2 гарч ирлээ. За харин Батнуурын жирэн уургыг сайхан барина да. За уургын морин ч одоо сайн уургын мөр унж гаргадаг залуучууд нь. За 4 дуу гарч ирсэн. Дөрвөлийг нь одоо харсаар гад алдчихж байгаа юм бах та. За ер нь адуучд маань яг л өөрийнхөө харсан адуугаа шургуулахгүй эргэлцгэл юм бол алдчихдаг. За асал хоёулаа алдчихж байна. За Батнуурын Баян овоо сумын 2 адуучин. За баруун гар талаас Ганбаатар гадарж байна. За Баян овоо сумын лав сүрэн цэнхэр замцтай гараад ирж байна. Ер нь адуучдын хоёр талдаа шургуулаад авах хэрэгтэй. Хаан ч одоо шургуулна штэ. Тэр зарим адуучдыг харж ахсан зөв талаасаа сайн шургуулдаг хүн байдаг. За буруу талаасаа ч сайн шургуулж байгаа хүмүүс байдаг. Тэг талаас шалхахлаар хайж чадгаа хичээд идэг. За дараагийн 2 адуучин. За Ягаан дээлтэй гараад ирсэн адуучин Тэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын яриад сумын гişээ авраг адуучин Баяр хүү гараад ирж байна. За дараагийн адуучин Батнуурын сумаараад мөнгө хөргөл гараад ирлээ. За хэдхэн хоногийн өмнө Жаргалтайн сумд болсон бооцоо шургуул тэмцээнд манай Баяр хүү авраг төрүүлсэн байсан да. За бараад дуу хадсан адуу 2 гараад ирсэн. За хадсан адуу шургуулаад аваад үлдээ да Баяр хүү. За хоёулаа уралаад аваад үлдсэн байна. За хаймгаа хагална. За Баяр хүү аваад үлдлээ. За Баяр хүү ингээд одоо дараагийн шатанд даашаа гарч байна. За Батнуурын сумаас олон залуучууд оролцож байгаа. За Эрдэнэ чулуун хүрэн дээлтэй гараад ирж байна. Улаан дээлтэй гараад ирж адуучин бол за Тэмүүлэн гараад ирлээ. За энэ хүү тэмцээнд адуун зүрэг оруулж бас нөгөө хандуун тэмцээнэг одоо дэмжин ажиллаж байгаа. За 2 дуу гарч ирсэн. Сайхан шургуулаад аваад үлдэн. За Тэмүүлэн уралаад аваад үлдэж байна. За талаас солино. За ганц дуу гараад ирсэн. За туургаж ирнэ. Гой гүүж яваад хөвгөж айсан тэгээд алдаад. За гэхдээ Тэмүүлэн нэг уралсан гэдгээрээ давж байна. За дараагийн 2 адуучин. За баруун гар талаас Батнуурын сумын Батэрдэн. За Батнуурын сумын Ганбаатар 2 гарч ирлээ. За 2 дуу гараад ирсэн. За Батэрдэн хард дуг аваад үлдэж байна. За хоёулаа ургалсан юм уу? За хоёулаа ургалаад аваад үлдсэн байна. За одоо талаас солино. За талаас одоо хайлаа ургалж авсан одоо шалгарна да. За Батэрдэн ургалаад аваад үлдлээ. За Батэрдэн Ганбаатарыг авч байна. За Батнуурын сумын 2 адуучин. За баруун гар талаас улаан дээлтэй гараад ирсэн адуучин бол Батнуурын ган төгс. За цэнхэр дээлтэй гараад ирсэн адуучин одоо мандах нар гарч ирлээ. За ганц дуу гараад ирсэн. За одоо мандах нилийн гүйж яваад хайсан да. Алдчих байна. За ган төгс мөн жургаа алдчихлаа. За талаас солиод уурлаад аваад үлдэх юм одоо шалгарна. За 2 дуу гараад ирсэн. За одоо ган тогтох маань уурлаад аваад үлдээд дараагийн шатанд шалгарч байна. За дараагийн 2 адуучин. За Дорн аймаг Батнуурын сумын 2 адуучин. За Дорн аймагаас Мегмар сүрэн авраг гарч ирж байна. За Ягаан дээлтэй гараад ирсэн адуучин бол одоо сумын гарцаг Бацайхан гараад ирлээ. За Мегмар сүрэн аврагтаа одоо Хөлбөмбөр сумд одоо Дорн аймгийн авраг шалгалт адуучин дэмжин дээр л уулзж байсан. За 2 жилийн дараа одоо эргэж одоо шургуулахыг харах нь. За одоо сайхан ч одоо шургуулдаг авраг адуучин. За Бацайхны хувьд одоо сайхан барилдаг сумын гарцаг л да. За аваад үлднэ. За дэвэндээ за ингээд чиж байгаа байна. За дахиад шургуулна. 3 дугаар ирсэн. За хоёулаа уралаад аваад үлдэж байна. За тун ширэн тэнцүү хүн өрсөдөж байна. 2 авраг адууч маань. За дахиад одоо аныгаа хагална. Ганц дугаар ирсэн. Бацайхан уралаад аваад үлдсэн шүү. За зогсоонд түрүүн ингэж ургуулж бүдүүн итгэр нараад бас л мултлаад гараа ивчлаа шүү. Бас нойлчж байна. За дахиад шургуулна. За 5 дахь удаага юу 6 дахь удаага юу. За одоо ганц дугаараар ирсэн хоёулаа л алдчихж байна. За 6 дахь удаага ханаагална. За Бацайхан уралаад аваад үлдэж байна. За 2 авраг адууч үнэхээр одоо ширүүн өрсөлдлөө. Ер нь одоо сайн аврагууд одоо хоорондоо тулсныг одоо харууллаа. За дараагийн 2 адуучин. За улаан дээлтэй гараад ирсэн адуучин бол Тэнтэй аймгийн Батнуурын цуграад Монгол улсын авраг адуучин спортын мастер Амбаадагны алтан жигээ авраг. За дараагийн адуучин Тэнтэй аймгийн Баян гадар сумын яриад Ангийн хойд бие шар өндөр нарийн адгаар нутагтай Ганбаатарын соёл сайхан авраг гараад ирж байна. Хурдан газар аймгийн баяр нааданд харагдуулж байсан. Замар сайхан үйдэг шургуу тэмцээн сайхан оролцдог. Урган шидэ сайхан залгадаг авраг адуучин. За талаас хэлсэн талаас соёл сайхан аваад үлдсэн. За Амбаадагны алтан жигээ авраг юм да Ганбаатарын соёл сайхан авраг мулталчж байна. За аврагыг давж авраг болдго юм да.
За баруун гарт талаас Батнаруу сумын яриад Баасан-бат. За улаан дээлтэй гараад ирсэн адуучин бол Хинтээ аймгийн Мөрөн сумын яриад Оюун Эрдэнэ Амгаланбаатар гараад ирлээ. Аймгийн авраг адуучин. За сумын авраг чадварт адуучин дэмжлээ 5 удаа төрүүлж ирсэн. Аймгийн аврагаас 1 удаа 3 дугаараар 1 удаа тусгай байр шилгарж ирсэн. Авраг адуучин. За талаас ирсэн. Талаас удаад ганц адуу гараад ирсэн цагаан бэр бормор юм уу? За талдж байна. За Амгаланбаатар маныг уурсан гэдэгт авч байна. За дараагийн 2 адуучин. За баруун гарт талаас улаан дээлтэй гараад ирж байгаа адуучин бол Хинтээ аймгийн Баян Адрын сумын Цэндүлзий гараад ирж байна. За дараагийн адуучин Хинтээ аймгийн Батнаруу сумын Алтан унганы эзэн Осгонбаатар авраг гараад ирлээ. За ер нь Монголын хамгийн залуу Алтан унганы эзэн гэж ярьдаг шүү. За Цэндүлзий зөв талаас шургуулгын ганц адуу гараад ирсэн. За Осгонбаатар мань гүүж аваад уургалсан алдчихж байна. Нилээ холоос гүйлээ. За Осгонбаатар авраг уургалсан бол шуурга алдаа тэмцээн өндөрлөж байна. За 2 авраг адуучин хоёулаа 0-оо тэмцээн өндөрлөж байна. За дараагийн 2 адуучин за Цэнгэрдэлтэй гараад ирсэн адуучин Батнаруу сумын яриад Бат Эрдэнэ гараад ирж байна. За дараагийн адуучин Хинтээ аймгийн Баян овоо сумын яриад Баттуулга нар гараад ирлээ. За Хүрэн дээлтэй гарч ирсэн адуучин Баттуулга. За Норвегийн андал сайн үсгийн аян за 4 дахь удаа зохион байгуулж байгаа адуучин дэмжээнд за Батнаруу сум, Дорнод, Сүхбаатар, Баян Адрах сум, Мөрөн сум гэдэг одоо залуучуудыг оролцож байна. Ер нь одоо залуучууд маань одоо шургуул хэмжээнд орхоосоо гадна сайн үсгийн аянаас оролцчихъя гэж бас залуучууд маань их боддог. За зөв зүйлийг хийж байгаа шинэ залуучуудаас баярсан наснаа илэрхийлье. Та нарын минь Монгол өрөөний босоо заахан хэмэр өнө мөнхөд ивэх болтугай. Шадрагын 2 адуучин Хинтээ аймгийн Батнаруу сумын яриад Түмбаатар гараад ирж байна. За дараагийн адуучин Хинтээ аймгийн Батнаруу сумын яриад Бат Эрдэнэ нар гараад ирлээ. За ер нь адуучин залуучууд маань ер нь уурлагтай гачаанаас ахгуулаад адуу яаж гарах нь вэ? Хаагур гарах нь вэ? Уурга яаж гүйлгэх нь вэ? Урагшаа гүөх нь вэ? Хойшоо алах нь вэ гэдэг бүгд тооцоололтой. За тэгээ сандрах юм бол одоо бүр алдчихна. За ер нь одоо сүүлийн үе залуучууд маань чадвар сайжраад тэмцээн урлаанд их оролцоод ер нь одоо сандрахаа байчаад байгаа. Талаас олсон нэг адуу гараад ирсэн. За Бат Эрдэнэ уруулаад аваад үлдлээ. За Түмбаатар манай уруулаад аваад үлдлээ. 2 адуучин маань 1-1 боллоо. За ганц хонгор адуу гараад ирсэн. За одоо манай Бат Эрдэнэ маань аваад үлдэж байна. За Бат Эрдэнэ маань Түмбаатарыг авч байна. За дараагийн 2 адуучин. За Яган дээлтэй гараад ирсэн адуучин бол Дорнод аймгийн Сэргэлэн сумын яриад Батчаргал гараад ирж байна. За дараагийн адуучин Хинтээ аймгийн Батнаруу сумын яриад Жанчүүнөө гараад ирлээ. Ногоон дээлтэй гараад ирсэн адуучин Жанчүүн юм. За ярь нэг зөв зүйлийг хийж байгаагаас зурагтаар олон түмэндээ харуулж байна. Олон залуучууд эндээс санаа авч сайн үсээ аян бос зохион байгуулах хаа. За ярь нь адуучин залуучууд тэмцээнд орохоосоо гадна түмэн олондоо тусалдгийг шүү гэдгийг одоо харуулж байна. За талаас солиод манай Бачаргал маань уургалахгүй одоо алдандаа за одоо хоёулаа уурлаад аваад үлдлээ. За гэхдээ Жанчүүн нам 2 талдаа шургуулсан гэдгээрээ авч байна. За дараагийн 2 адуучин Хинтээ аймгийн Мөрөн сумын сумын авраг адуучин Оюун Эрдэнэ Цолонбаатар авраг гараад ирж байна. За дараагийн адуучин Бат Эрдэнэ 2 гарч ирлээ. За тэр нилээн гүүж яваад байрлалаа алдаад шургуулсан урагшаагуудад тус ер нь авраг алдахгүй шүү. За би ер нь ярьдаг сайн ч одоо шуутай залуу уурлаад одоо уурга алдна гэж бол байхгүй. За ер нь атгаад мартна л гэж одоо би ярьдаг. Сайн атгадаг залуу шуутай залуу. За 3 адуу гараад ирсэн талаас солиод за Оюун Эрдэнэ Цолонбаатар маань 2 талдаа шургуулад авч байна. За дараагийн 2 адуучин Хинтээ аймгийн Батнаруу сумын Даваап руу гараад ирлээ. Ногоон дээлтэй гараад ирж байна. За улаан дээлтэй гараад ирсэн адуучин бол Хинтээ аймгийн Батнаруу сумын Эрдэнэ чулуунаар гараад ирлээ. За яг нэг зохион байгуулдаг өндөр түвшинд ийсэн 2 талдаа хашаатай. За тэгээд маргах юм байхгүй юусоо. За гол нь одоо адуучд маань сайхан өөрсдөө бэлтгэлээ базааж ирж одоо сайн шургуулж амжилт гаргана. Тэр нь уурганы хувиаж одоо сайн засж явахгүй. Их тохиол хувиа таслаад одоо тэмцээнүүд алдаж гарагддаг. За 2 адууч маань талаас ирсэн. Шаанц дугаар сайн. За Даваап руу маань аваад үлдэж байна. Саадрагийн 2 адуучин гарч ирлээ. Хоёулаа адилхан одоо синхронэлтэй хоёулаа Мөрөн сумын 2 авраг адуучд байна. За баруун гар талаас Мөнхөргөл гараад ирж байна. Саадрагийн Мөнхөрдөн нар гарч ирлээ. За нутгийн 2 адууч маань яаж шургуулах нь харъя. За 2 адуу гараад ирсэн. За 3 адуу гараад ирсэн байх шүү. За Мөнхөрдөн уурлаад аваад үлдэж байна. За хоёулаа уурлаад аваад үлдлээ. За Мөнхөргөл ах одоо нилээн урт уурахтай сайхан аялаа. За өвөл одоо Хинтээ аймгийн үлзий тусахны сумын авраг шалруулах хадуушин тэмцээн дээр одоо уулзч байсан. Талаас дээр ганц адуу гарсан бормор. За досол уурлаад аваад үлдээ хоёулаа. За 3 дахь удаага уургаллаа. За 4 дахь удаага хайн хагална. За хээрмэр гарсан.
За одоо мөнгөрт нь аваад үлдлээ. За асал хоёлаа аваад үлдлээ шүү. За 4 дахь удаага тэнцлээ. За 5 дахь удаага ганц дугаар ирсэн. За асал 5 дахь удаага бас л тэнцлээ шүү. За сайхан шургуулдаг 2 аврага дуучтаа. Тэр нь тун тэнцүүхэн байгаа харуулж байна. За 6 дахь удаага ганц харамбаргаад ирсэн. За одоо мөнгөрт нь аваад үлдсэн. За мөнгөрт мань цогсоож чадахгүй зэрэг алдсан байх шүү. За 7 дахь удаага 3 дугаар ирсэн. За одоо л хайна тэнцэх байх та. За асал тэнцэхгүй байна. За 8 дахь удаага. За 8 дахь удаага 2 дугаар ирсэн. За мөнгөрт мань аваад үлдлээ шүү алдсан барыг. Бас л алдчихлаа. За одоо 9 дахь удаага дахиж аягандаа 2 дугаар ирсэн. За дараагийн 2 адуучин гарч ирж байна. Энтэй аймгийн Батнуурын сумын 2 ишилдэг адууч гарч ирлээ. За баруун гар талаас улаан дээлтэй харам алгаатай гарч ирж байгаа адуучин бол Батнуурын сумын яриад лав 2 гарч ирж байна. За дараагийн адуучин бол Батнуурын сумын Эрдэнэтнэр гарч ирлээ. За лав 2 манд энэхүү дэмжээрээс гардан хамтран зохион байгуулж байгаа. За 2 дугаар ирсэн. За лав 2 манд шургуулад аваад үлдэж шүү. За талаас зэдэд алгамар гарч ирсэн. За алгамар чинь ширүүч биштэй. За лав 2 уруудад аваад үлдэж байна. За хоёр талдаа шургуулад 5-2 мань Эрдэнэтнэртийг авч байна. За дараагийн адуучид асал зохион байгуулж байгаа залуучууд манд гарч ирж байгаа. За баруун гар талаас Сэнгэрдэлтэй гарч ирсэн адуучин бол Эрхэн баярын Осхон баяр авраг гарч ирж байна. За споцоо шургуу тэмцээнд 7-8 мацыг л авсан гэж ярьдаг баг шүү. За 1-2 ч удаа машины эзэн болж исэн чинь сайн авраг адуучин. За энэ тэмгийн Биндэр сумаас бас нэлээ олон удаа шургуу тэмцээнд оролцож дөрвүүлж байсан авраг адуучин. За дараагийн адуучин Батнуурын сумын яриад Эрдэнэт мань гарч ирлээ. За 3 дугаар ирсэн хоёулаа алдчих юм аа. За талаас солино. За талаас солино. За талаас солиод ганц хонгор дугаар ирсэн. За дандар маань аваад үлдлээ. Осхон баяр маань. За ингээд дандар маань Эрдэнэтийг авч байна. За дараагийн 2 адуучин Энтэй аймгийн Батнуурын сумын яриад Энквэр гарч ирж байна. За дараагийн адуучин Энтэй аймгийн Мөрөн сумын яриад Мегмар сүрэн гарч ирлээ. За хүрэн дөөлтэй нь одоо Мегмар сүрэн шүү. За сайн үлсийн аяын шургуу тэмцээн маань одоо 4 дахь удаага зохион байгуулж байгаа. За эхний жилдээ залуу гэр бүл гэр бэлгэлж байсан. За 2 дахь удаага 4 хүүхэдтэй ганц бие эмэгтэйд за хашаа гэр бэлгэлж байсан. За 3 дахь удаага 2 хүнд эмчилгээний зардлыг бас нэмэрлэж хандуулж байсан. За 4 дахь удаага бас л эмчилгээний зардлыг бас 8 баярт одоо бэлгэлж байна залуучууд. За баруун гар талаас Од Эрдэнэ гарч ирж байна. За хүрэн дээлтэй гарч ирсэн адуучин бол Батнуурын сумын Цэнд жавнаар гарч ирлээ. За манай Цэнд жав маань уургалсандаа аваад тогтоогоод аваад үлдэх хэрэгтэй. За талаас олсон. Талаас олоод ганц хатаа гараад ирсэн харадуу. За Цэнд жав маань аваад үлдлээ. За эхнийхтэр одоо нойлцсон байсан. Тугныхаа наан зогсоож чадаагүй. За дараагийн 2 адуучин Батнуурын сумын 2 адуучин. За баруун гар талаас Ганбаатар Анар нар гарч ирлээ. За тэмцээний маань эхний үе удаа дуусгаад тунд өгч байна. Ганбаатар маань уургалсандаа за хоёулаа ч урагд аваад үлдсэн юм Анар 2. За ганц дугаар ирсэн 2 дахь ургалт. За Анар уургалсандаа зогсож чадсангүй. За талаас олсон 2 дугаарч ирсэн. 2 бормор гараад ирсэн. За Ганбаатар аваад үлдээд Ганбаатар Анарыгаа авж байна. За иймгүй Энтэй аймгийн Батнуурын сумын залуучууд нийлээд сайн үсийн аян зориулсан адуучин дэмжээний маань 1-р үе маань одоо ингээ өндөрлөж байна. За нийтдээ 80 гаруй залуучууд оролцолоо. За 30 гаруй залуучууд одоо 2-р үедээ одоо дахин шургуулна. За 2 адуучин гарч ирээ заавал нэгээ давна. За 2 талдаа шургуулад хоёулаа алдах юм бол одоо шууд нойлчихно. За нэг талдаа шудрах. За урд талдаа туг хатах чинь. За тугийнхаа наан зогсоо гарахтай тугнаасаа даваа зогсоох юм бол шууд нойлчдөг. За тэгэд хувь тасрах, уурах, хугарах, уурга алдах юм бол одоо шууд нойллоод явцдаг. За 2-р үедээ 36 залуучууд үлдсэн. Дашбруу Ганбаатар 2 гарч ирлээ Батнуурын сумын 2 адуучин. За талаас олоод 1 адуугаар ирсэн хонгор дуу. За манай даваа бүрүү маань уургалаад аваад үлдлээ. Даваа бүрүү маань 3 дахь шатанд оролцгонаа. За дараагийн 2 адуучин Алтан баг нь Амгаланбаатар 2. За Амгаланбаатар маань уургалаад аваад үлдэж байна хонгор дууг. За талаас олно.
За алтан багам надаа уургаланда. За уургалж иж одоо дараагийн шатнаа шалгарна. Тун хариуцлагатай сайхан уургалсан да. Зогсоох боломж байсан алдчихж байна. За ингээ Амгалан Баатар маань алтан баганыгаа авч байна. За дараагийн 2 адуучин аймгийн авраг адуучин Батгшин Идэрбат. Батнуурын сумын Чулуунбаатар 2. За Чулуунбаатар авраг. За хоёулаа л уургалаад аваад үлдэж байна. За 1-1 болсон. Талаа солино. За Батгшин Идэрбат буруудлаа саясан улаан дээлтэй. За асал уургалаад аваад үлдлээ хоёулаа. За Батгшин Идэрбат Хинтээ аймгийн Мэндэр сумд болдог 2 төмөн адууны баяртаа сайн оролцсон саяхан. За одоо Чулуунбаатар манд аваад үлдээ зогсоох хэрэгтэй. Тугнаас гаруул одоо нойлж байна. За эргэжч биш үү. Сайхан удаа хатгадаг шуутайж залуугаа харагдаж байна. За дараагийн 2 адуучин Баян овгон Батбалга Батнуурын Жанчуунэм 2. За 90 дугаарсан Жанчуунэм за хоёулаа уургалаад аваад үлдлээ. 2 адуу зэрэг одоо уургалчлаа. Хоёулаа сайхан мөрдүүд нь хэрмөрдүүд. За талаа солино. За талаа солиод ганц алагдуугаар ирсэн дэ алагмэр. За Жанчуунэм за сайхан аясандаа алдчих байна. За дахиад талаас ирсэн. За хоёулаа сайхан суугаад үлээж байна. За харин зөвд 2 дугаар ирсэн. Сайхан гүйж яваад уруулж байна. За Жанчуунэм авраг маань Батбалгыг авч байна. За дараагийн 2 адуучин Сумын авраг адуучин Ариун болдын төгсөт Дашбүр 2. За хоёулаа алдчих байна. Талаас олсон. За Дашбүр мөн аймгийн авраг шалрал адуучин тэмдэгт эмнэг хангал боловсрол төрөлдөөж төрүүлж байсан авраг адуучин. За Ариун болдын төгсөт авраг маань аваад үлдэж байна. За дараагийн 2 адуучин за Баян Гадар сумын Ганбаатарын соёл сайхан Батнуурын сумын Батэрдэн 2 дэ жургуулна. За талаас л айл уургалсан одоо шалгарна. За манай Батэрдэн маань шургуулад аваад үлдэж байна Батнуурын. За дараагийн 2 адуучин Баян овоо сумын Доржбат Ганбаяр 2. За хоёулаа уургалаад аваад үлдэж байна. За Доржбатууд сумын авраг шалрал адуучин тэмцээндээ бас 2 ч удаа шагналт байр шалгараад байгаа. За аймгийн аврагтаа 2-3 ч оролцоод үзсэн. За Доржбат маань сайхан уургалаад гүгээд аялсан да. За одоо суучих хэрэгтэй манай Ганбаяр маань алдчих байна. За талаас ирсэн. Талаас л тонгород дугаар ирсэн. За асал хоёулаа уургалж байна. За энэ тун тэнцүү 2 авраг адууч тэр нийс юм байна да. За дахиад талаас ирсэн. Талаас олоод Доржбат авраг за Ганбаяр авраг хоёулаа л уургалаад аваад үлдлээ. За одоо сайхан жидаа шургуулж байна. 2 залуучууд махраггүй сайхан шургуулж байна. За ганц дугаар ирсэн. За Доржбат шургуулад аваад үлдлээ. За Доржбат маань ингээд Ганбаярыг авч байна. За дараагийн 2 авраг адуучид Батнуурын сумын хараад Цэнджо Батсайхан 2. За одоо хоёулаа л алдчихлаа. Цэнджо маань уурга алдчихлаа шээ сайхан шургуулсан. За талаас ирсэн Батсайхан авраг зөв талдаа. За Батсайхан арцаг маань одоо аваад үлдэж байна. Сайхан жидаа барилддаг үндэсний бөхөр. За баруун талдаа хавирх мэгтэй. Ер нь золгоод ер нь хавирч шүү. Ямар ч хүнийг хавирна. Хүний сурсан мэг гэж одоо ондоо. За дараагийн 2 авраг адуучин Цолонбаатар. За Цолонбаатар манд байран дээр нэргүүлж байна. Сайхан жургууллаа. За тэгтээ талаас солиод хаяа. Бас боломж байгаа. За ганц дугарч ирсэн дээ. За одоо Цолонбаатар маань аваад үлдэж байна. За тэгтээ хоёулаа жургуулсан. За даваа 2 Тэмүүлэн 2. Алж жургуулна ганц дугаар ирсэн дээ. За хоёулаа жургууллаа. За талаас солино. Талаас солиод дахиад ганц дугаар ирсэн. Тэмүүлэн зөв талаас аясан. За манай даваа 2 маань авч үлдэж Тэмүүлэн готоод авч байна. За Батэрдэн Баяргүй 2. За Баяргүй шургуулсан. За суух хэрэгтэй дээ. Хитрхи гүйж яваад байрлаа алдчихж байна. За талаас ирсэн. Талаас солиод 2 адуу гарч ирсэн дээ. 3 ч адуу гарч ирсэн юм байна. Хоёулаа алдчих шин ингээд хоёулаа тэмцээн өндөрлөө. За дараагийн 2 авраг адууч гараад ирсэн. Мөнхөрдөн. За Мөнхөрдөн аваад үлдэж байна. Хинтээ аймгийн Мөрөн сумын авраг адууч Мөнхөрдөн аваад үлдлээ. За талаас ирсэн. За талаас солиод 2 адуугаар ирсэн. Дахиад Мөнхөрдөн хонгор адууг аваад үлдсэн дээ. За ярил яг л одоо байран дээр нэргүүлж сайхан ч удаа уургаллаа. За Батнуурын сумын 2 адууч Мөнх цорогт Цогтгэрэл 2. За Мөнх цорогт маань аваад үлдлээ. Зөв талаас аясан. За талаас ирсэн. За талаас солиод 2 адуугаар ирсэн. За Мөнх цорогт за хоёулаа л уургалаад аваад үлдлээ. За гэхдээ Мөнх цорогт маань 2 талдаа уургалсан гэдгээрээ авч байна. За дараагийн 2 адууч нь Жаргалтаан сумын Батмөнх Барайшир 2 Батнуурын. За сайхан ч удаа уургалсан да. За Барайшир маань уургалсан зогсооч хэрэгтэй. За зогсоолаа. Батмөнх маань нилээ явж байгаад одоо алдчихлаа. Нилээн гүйж яваад хайрцаг алдаж байна. Одоо хоёулаа уургалаад аваад үлдлээ. За тэгтээ Барайшир 2 талдаа шургуулсан гэдгээрээ шалгарч байна. За Баян овоо сумын Төгс Жаргал
Батнуур сумын лав 22 шургуул нь за лав 2 маань уруулаад аваад үлдлээ. Төгс чаргал маань алдчихж байна. Талаа солино. Сайхан жилдээ ургалдаг хоёр талдаа ийдэг залуу байна. Лав 2 бол за талаа солисон. Талаа солиод ганц зэрдмэр гараад ирсэн. За лав 2 маань алдаа төгс чаргал маань авч үлдлээ. За хоёр аврагад дууч маань хоёулаа 1-1 боллоо. За 3 дахь удаага хайнаа хагалахаараа дахиж доо шургуулна. За 2 дуу гарч ирсэн. Лав 2 буруу талаас аясан. За хоёулаа уруулаад аваад үлдлээ. За 4 дахь удаага сая бол одоо ингээд тэнцэж гэнэ гэсэн үг. 4 дахь удаага шургуулна. За төгс чаргал буруу талаас аясан. За лав 2 нилээ явж хайчлаа шүү. Хараатай аялаа. За төгс чаргалыг алдангууд нь хайчиж байна штэ. За сайн авраг адууч ингэж харж байгаа хайдаг нэгэ. За 2 дугаар үеийн хамгийн сүүлийн адууч Баяр сайхны Нямжов буруу талаас нь архан шагж өгөндөө нэмдэрж. За Нямжов маань сайхан жургуулаад аваад үлдлээ. За 2 дахь алдлага дээр сайхан жидээ уруулаад аваад үлдлээ. За хойноос нь одоо цоохор азраг гарч ирсэн зөрүүлүүд хайсандаа сул сайхан ургалж байна. За ер нь адууч ер нь ийм эрэмбий гэдгээ ер нь харуулж байна да. За 3 дахь давны эхний 2 адуучин за Мөнхөрд нь Цолонбаатар 2 за хоёулаа мөрөн сумын адуучид за Мөнхөрд нь авраг маань уралдаад аваад үзэж байна. За Цолонбаатар аврагын маань хувин тасарсан байна. За өнгөрсөн жил сумын аврагтаа төрүүлсэн. За талаас олсон 2 дуу гарч ирсэн. За алдчихж байна да хоёулаа. За ингээ хушуулдаад алдчихж байгаа маань Цолонбаатар авраг маань. За оюун эрдний Амгаланбаатар Жанчүнэм 2 Батнуурын. За оюун эрдний Амгаланбаатар авраг маань аваад үлдэж байна. Жанчүнэм маань дуурга алдцсан. За гэхдээ талаа солио шургуулна. За тал дээр Жанчүнэм маань шургуулвал дахиж одоо шургуулна тэнцэнэ гэсэн үг. За авраг адуучин маань уруулаад аваад үлдэж байна. Аймгийн авраг адуучин. За Давааны Баришир 2 шургуулсан 2 дугаар ирсэн. За хоёулаа л уруулаад аваад үлдлээ. Сайхан жидээ сууж байна да хоёулаа. За 1-1 болсон талаа солино. За талаа солиод одоо шургуулах юм бол нэг шургуулах юм одоо шууд төрүүлнэ. Ганц дугаарсан буурлмэр за аваад үлдлээ шүү. За 2-2 боллоо. Талаа солисон ганц бормод гараад ирсэн бордогс хоёулаа бас уралдаад аваад үлдлээ. За 3 дахь удаага тэмцлээ шүү. Давааны Баришир 2 Нурын сумын 2 адуучид. За ганц алгамбар гараад ирсэн. За алгамбар дээр Баришир аваад үлдлээ. Давааны хайсангүй дээ. За Баришир маань одоо ингээд дуургаа салгаад шалгарч байна. За Нямжов Мөнх цогт 2. За Мөнхөний Нямжов. За Нямжов маань хушуулдаад алдчихж байна. Мөнх цогт маань уралдаад аваад үлдсэн. Тэг тосоо хэрэгтэй алд. За хоёулаа алдчихлаа. Талаас ирсэн. Талаас ирээд ганц хонгор мөр гарч ирсэн. За цавдар мөр байсан юм уу? Хоёулаа алдсан. За Баян өвөгийн Дөрж бот Даваа бүр 2 шургуулна. За Дөрж бот маань шургуулаад аваад үлдлээ зээрд мөрийг. За талаас ирсэн. Талаас олгоод 2 мөр гарч ирсэн. За хоёулаа 1-1 болсон шүү. Даваа бүр маань шургуулсан. За дахиад талаас ирсэн. 1-1 болсон. За нэг нь давах ёстой. За хоёулаа л адилхан гурваад аваад үлдлээ. 2-2 болсон. 3 дахь удаан дээр бас за хонгор мөр гарч ирсэн манай даваа бүр маань уурга алдчих юм да харамсалтай. Яа. Сайхан ч даваргалсан штэ. За Батнуурын сум 2 адуучин. Лав 2 Батэрдэн 2. Ганц дугаар ирсэн. За лав 2 маань уургалаад аваад үлдлээ. За лав 2 маань өнөөдөр бас тэмцээнийг зохион байгуулж өөрөө ч одоо сайхан шургуулдаг. Сайн залуу байна. За талаас ирсэн. Талаас солиод за тэгээд лав 2 маань авж байна. За Чулуунбаатар. За хонгор мөр гарч ирсэн Чулуунбаатар сайхан шургуулж байна. За сумын хөшөө авраг адууч Ариун болдын төгсөд сумын харцаг Батсайхан 2. Талаа 9 за Ариун болдын төгсөд авраг маань Будан адуу уурлаад аваад үлдэж байна. Хонгор Будан адуу байна. Талаас олсон. Талаас солиод 2 адуу гарч ирсэн дээ. За Батсайхан авраг маань уургалж байна да.
За Барайшир Лавг Баяр 2. За дараагийн шатанд шалгарсан. За хоёулаа одоо эхнийхээ аврагалтыг Буур Лумрыг хоёулаа ургалаад авч байна. За айл одоо ясан дээшийг аврагын төлөө өрсөлдөндөө талаас хэлсэн. За талаас хэлээд ганц адуу гарч ирсэн. Лавг Баяр маань ургалсан. Хоёулаа ургалсан байна. Хоёулаа сайхан ургалаад авлаа. За Лавг Баяр нийлээ явж байгаа юм да. Барайшир суучих хэрэгтэй та. Суугаад аваад үлдүүлжтэй ялах гад байдаг. За та зурааснаас гараа явцсан. За талаас нь Лавг Баяр маань аваад дээшээ гараад ирлээ. За ер нь 3-т үлдчихлээ шүү. Ариун болтын төгсөд Амгаланбаатар 2 маань. За ариун болтын төгсөд авраг нь ургалсан. За тэгтээ гараа явцсан шүү. За 2 авраг гадууч маань дээшээгээ шигшээ шалгарах хэвээр үлдэж байна. За аюурдны Амгаланбаатар маань ургалаад аваад үлдлээ. За дээшээ Лавг Баярт одоо халж хургуулна. За Батнарын Чулуунбаатар мөрөнгийн мөнх эрдэнэ 2. За хоёулаа алдчихж байна. За Бэндрийн төгсөд тавраг Баян өвөгийн дорж уттай жургуулж байна. За дорж ут тавраг нь ургалсан зогсоох хэрэгтэй дээ. За чирэгдээд гараа явцаа хонгор азарган дээр. За Лавг Баяр Амгаланбаатар 2 маань аврагын төлөө өрсөлдөж байна. Ганц удаа гараад ирсэн Лавг Баяр маань ургалаад аваад үлдсэн шүү. За 1-0 боллоо. Одоо талаас солино. За талаас солиод уургалчих юм одоо Лавг Баяр маань шууд төрүүлэн Амгаланбаатар нь 2 шалгарна. За ганц удаа гарч ирсэн. Халзан удаа гараад ирсэн. За Лавг Баяр маань ингээд уургалаад. За өнөөдрийн Норвегийн андал сайн үлсийн аянд дөрөөсөн адуучин дэмжээнд тэргүүн байр шалгарч байна. За аймгийн авраг адуучин оюун эрдний Амгаланбаатар маань 2 дугаар байр шалгарч байна. За Мөнх эрдэнэ Барайшир 2 3 дугаар байрын төлөө өрсөлдөж байна. За Барайшир шургуулсан. За талаас хэлсэн. Талаас солиод Барайшир ургалаад аваад үлдсэн. За Барайшир инхүү 3 дугаар байр шалгарч байна. Нуруу сумын яриад сайн адуучин сайхан шургуулдаг залуу байна. Сайн залууд ороос гарч ирж байгаа юм байна Батнуруу сумаас. За Мөнх эрдэнэ Чулуунбаатар 2. За инхүү Хэнтэй аймгийн Батнуруу сум зохион байгуулагдсан Норвегийн андалт сайн үлсийн аянд 4 дахь удаага зохион байгуулж байгаа сайн үлсийн аянд нийтдээ 80 гаруй адуучин залуучууд эд хав эдрийн чухалгаас хорин өрсөлдснөөс тэргүүн байр нь Хэнтэй аймгийн Батнуруу сумын яриад Лавг Баяр тэргүүн байр шалгарч 2 дугаар байр нь Хэнтэй аймгийн Мөрөн сумын яриад аймгийн авраг адуучин оюун эрдний Амгаланбаатар 2 дугаар байр шалгарч. За 3 дугаар байр нь Хэнтэй аймгийн Батнуруу сумын яриад Барайшир 3 дугаар байр. За 4 дугаар байр нь Хэнтэй аймгийн Бэндэр сумын яриад Сумын гишүүн авраг адуучин Сумын алдарт уяач Ариун болтын төгс бат 4 дугаар байр. 5 дугаар нь Хэнтэй аймгийн Батнуруу сумын яриад Чулуунбаатар 5 дугаар байр. 6 дугаар байр нь Хэнтэй аймгийн Мөрөн сумын яриад Мөнх эрдэнэ 6 дугаар байр. 7 дугаар байр нь Хэнтэй аймгийн Баян өвөө сумын яриад Доржбат 6 дугаар байр. За 7 дугаар нь Хэнтэй аймгийн Мөрөн сумын яриад Сумын авраг адуучин оюун эрдний Цолгонбаатар 8 дугаар байр шалгарч. За 9 дугаар байр нь Хэнтэй аймгийн Батнуруу сумын яриад Сумын гарцаг Батсайхан 9 дугаар байр. За 10 дугаар байр нь Хэнтэй аймгийн Батнуруу сумын яриад Даваа Баяр нар тус шалгарлаа. За энэхүү арга хэмжээг бас өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж ард түмэндээ сайн үлсийн аян хийж байгаа олон залуучуудаас баярлсан яснаа илэрхийлье. Та нарын минь Монгол өрний босоо цагаан хиймэр өнө мөнхөд ивэх болтугай. За мөн бас тэмцээний үеэр адуучин тэмцээнд оролцсон адуучин залууч дундаа суглаа бас явуулж азтан тодруулж байгаа. За суглаанд уурганы хувь өдр одоо шагналыг гардуулж баяр үргэсэн. За өнөөдрийн тэмцээн оролдоонд ирсэн залуучууд аль болох одоо урамшуулах үүднээс одоо суглаа. За бас хамгийн өндөр настай хүнд бас урд удмын адуу уургаас бэлгэлсэн. За Баян өвөө сумын Батуулд ахад энэхүү хэмжээний хамгийн өндөр настайгаар тодорч Хэнтэй аймгийн Батнуруу сумын яриа Даваа Баяр одоо шалгарч за шагналыг Баатрин Дашяажил хурдан удмын адуугаар шагнал урамшуулж байна. За 9 дугаар нь Хэнтэй аймгийн Батнуруу сумын яриа Сумын гарцаг Батсайхан шалгарч за Сумын гишүүн авраг адуучин Сумын алдарт байж Ариун болтын төгсөд хурдан удмын адуугаар одоо шагнал урамшуулж байна. За 8 дугаар шалгарсан Сумын авраг адуучин оюун эрдний Цолгонбаатар Эдэрбатын Эрдэнэ чулуу хурдан удмын адуугаар шагнал урамшууллаа. За 7 дугаар нь Хэнтэй аймгийн Баян өвөө сумын яриа Доржууд таврагт Хэнтэй аймгийн Батнуруу сумын Ууган Баяр хурдан удмын адуугаар одоо шагнал урамшуулсан. За 6 дугаар шалгарсан Хэнтэй аймгийн Мөрөн сумын яриад Мөнх эрдэнэ Нямдавагийн Хос эрдэн хурдан удмын адуугаар одоо шагнал урамшуулсан. За 5 дугаар шалгарсан Хэнтэй аймгийн Батнуруу сумын Чулуунбаатарт Батнуруу сумын яриад Аюушин Ууган Баяр одоо хурдан удмын адуу. За мөн дээрээс нь одоо сайхан 3 дугаараар одоо шагнал урамшуулсан. 4 дугаар шалгарсан Сумын гишүүн авраг адуучин Сумын алдарт байж Ариун болтын төгс хотод за энэхүү дэмжлэг одоо зохион байгуулсан Инх хоёрын Осгон Баяр авраг маань одоо шагнал урамшуулж байна хурдан удмын адуугаар. За 3 дугаар шалгарсан Батнуруу сумын Барайширт за хурдан удмын адуугаар
Доржбатын даваа пүрүү шагнаж уншуулж байна. Сайхан хонгор үрээ шагнаж уншууллаа. За барай ширмэн одоо өнөөдөр сайхан ширгууллаа. Бэндэр зомын 2 төмөн адууны баяртаа сайн оролцож байсан. За 2 дугаараар Хинтээ аймгийн Мөрөн Зумираад аймгийн авраг адуучин Оюун Амгалан Баатар маань 2 дугаараар шалгарсан. За 2 дугаараар шалгарсан адуучин залууд Батнуурын сумын яриад Тогтгос сүрэнгийн Эрдэнэ нотод хурдан удмын адуугаар шагнаж уншуулж байна. За 1-р байр шалгарсан Батнуурын сумын лавг үерт за энэгүй нэмжээнээс адуун сүрэг оруулж энэгүй нэмжээнээс дэмжин ажилласан Баяр Сэнгэлийн Тэмүүлэн одоо хурдан удмын адуугаар одоо шагнаж уншуулж байна. За дөрүүлсэн адуучин залууд 2 одоо хурдан удмын адуугаар шагнаж уншуулж байгаа. За нэг одоо хурдан удмын адуугаар ганхүү удаас хурдан удмын адуугаар шагнаж уншуулсан. За өнөөдрийн тэмцээн уралдаанаас бай шагнал өндөртэй оролц шилдэг шалгарсан 10 адуучин залуунууд аруулаад одоо хурдан удмын адуур тавиуллаа. За Монгол орон дээр адуучид сайн үсгийн аян хийж нэгнийгээ тусалж дэмжиж болдгиймаа гэдгээс харуулсан том арга хэмжээ боллоо. Тэгээд энэгүй нэмжээнийгээ сайхан хийсэн олон залуустай дахин баярсан туснаа илэрхийлье. Та нараас Монгол орон дээр зөв зүйлийг бас түгээн дэлгэрүүлж сурчилж олон түмэндээс харуулж байгаа шүү. Энэ зүйл одоо олон мянган залуучуудаас ингээ нийлж 40 олон мянган хүмүүсээс баярлуулж энэгүй нэмжээнээ үеийн үед бас зохион байгуулах байхаа. За ингээ дараа жил 4-р багийн адуучид маань сонин баяр тэргүүтэй адуучин одоос энэхүү сайн үлсийн аянгаа үргэлжлүүлэхээр одоос хадагаас гардан авчих шүү байна. За тэгээд дараа жилийн наадмын олон залуучуудаас энэхүү тэмцээнд оролцож хувь нэмрээ оруулж гар бие оролцоохаа. За намайг Хинтээ аймгийн Батнуурын сумын 2 дугаар огийн адуучин Гомбочрын Лавгэр гэдэг залуу байна. Тэгээд энэ манай энэ жил болгон уламж болгон зохион байгуулж байгаа ийм хандийн шургууг ер нь өөрсдийн хувийн залуучууд хоорондоо эв нэгдлээд эхлээд бид хэдийн дээд үеийнхэн манай ах нар маань зохион байгуулад дараа жил нь бидэд өөрснөө зохион байгуулад тэрний дараа жил манай Батнарын маань 36 дугаар төгсөлтийн дүүнэр маань аваад тэрний дараа маань энэ Норвегийн хандлал гэсэн сайхан 14 хижигсэн сайхан залуу энийг гардаж аваад сайхан зохион байгууллаа. Би энд нь өөрөө хөтлөгчөөр зохион байгуулагчаар оролцож тэгээ өөрөө төрүүлсэндээ баяртай байна. Дүүнэрхээ ишгийг хүртлээ. Тэгээд эх жилийн маань 2025 оны хандийн шургууг манай юуны 4-р огийн залуучууд бүгдээрээ авлаа. Тэгээд дараа жилийнхээ 4-ийнхээ залуучуудад өшөө их улам амжилтыг хүсье. Дараа жил сайхан дэлгэг цагт нь хийх сайхан юм байна. За баярлалаа. За сайн байна уу та нарт энэ өдрийн энэ баяр цэнгэлийн өдрийг амгалан айлтгая. Би Мөрөн сумын Оюун Амгалан Баатар гэж залуу байна. Өнөөдөр энэ тэмцээнд 2-т орсондоо сэтгэл сайхан өндөр байна. Энд сайн үлсийн аян зохион байгуулж энэ сайхан адуучд баяр хүргэе. Би энэ аянд бас сэтгэлийн ханд өргөх гэж ирсэн. Би энэ адуучдыг бас нэг энэ адуучдыг сайхан зөрсө газрын адуучдыг сайхан оролцож 2-т орлоо би. Сэтгэл өндөр байна би маш өндөр. За би Хинтээ аймгийн Батнуурын сумын 4-р огийн залуу адууч Барай Шир гэдэг хүн байна. За тэгээд энэ Норвегийн хандлал гэдэг сайн үлсийн аянд 3-т орсондоо баяртай байна. Тэгээд дараа жил 2025 оны юу шургууг ивент тэтгэж байгаад бас баяртай байна манай залуучууд. За ийхүү Батнуурын сум зохион байгуулагдсан Норвегийн хандлал сайн үлсийн аянд зориулсан адуучин нэмжээнийг Монгол адуучийн Эндүрд аймгийн уран бүтээлчид бүрэн ихээр наадмын хөтөлбөр болгон та бүхэндээ хүргэж байна. Мориндоо хайртай хүн, эх орондоо хайртай гэдэг та бүхэн минь сайхан надаарай. Дохном болоо замны хараад хатай Дэхнэм болоо задгай сумман хатратай Аддун сүрги магнай болдон тухэлцэд Эзэндэн айлтаймэлт догшин амар минь үзэ Дилэмэн жороотой Одын даван чандаса цуцсан сүлдагэй Одайдам халуун дуудын салхийг шогуулаад Амэг жаргасан насны жавхлун тамар минь үзэ
артында болғаны торғын жолласынға тай найның ынзығы сұқсырыңын адықы қыратай соға чыққа сөдібің сортылсад төмінеймінді түгілдір құрдың амары мен өте Даярындан дамай құрдың алдыртай Арымген тұлғаған әргі суг әрмі дадғастай Нектен сүргәснерін аңықтап тұрсан Қодың кеншіншті құрдың ақшқан ары мен өзі Монгол адуучин Entertainment. Үндэсний өс соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд